Тээвэр логистикийн форум өнөөдөр болсон. За энэхүү форумаар яригдсан гол сэдэв бол яах аргагүй нүүрсний тээвэр, за нүүрсний зах зээлийн тухай асуудал байсан. За тэгвэл энэ тухай болоод нүүрсний зах зээл өнөөгийн нөхцөл байдлын тухай ярилцахаар Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Зол Жаргалтай бид холбогдоод байгаа юм а. Орой минь төргий танд. Орой минь. За яг саяны хэлсэнчлээ ер нь яг нүүрсний тээврийн асуудал ер нь өнөөдрийн байдлаар ямар хөө байна вэ? Бид нэр энэ жил 36 сая тонн нүүрс экспортлно гэсэн өөдрөг төсөөлөл мөрөөдөлтэй боловч өнөөдөр яг энэ тоондоо хүртэлх хэмжээнд гаргаж чадахгүй нөхцөл байдал үүсэж байна шүү дээ. Тэгэхээр яг одоо энэ хил гаалтай холбоотой асуудлууд ер нь өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ? Удирдал хүлээлгсний эцэс хил гаалын нэвтрүүлэх ажиллагаа арцсангуу сэргээд хөтлөөд эхэллээ. Нааштай мэдээ гэвэл сая таны ярьснаар 30 гаруй сая тонн нүүрс экспортлох зорилго тавьсан боловч одоо 3 сая орчим тонн гаргасан байна. Жил бол бараг талдаа орлоо. Тийм болохоор тийм хэмжээний төлөвлөгөө хүрнэ гэдэг бол жоох хэрэгэлзээтэй. Гэхдээ одоо бомтууд маань харьцангуй сэргээд бас ажиллаад эхэллээ. Хятадын талаас ковидын эсрэг хяналтыг маш өндөр түвшинд, чанга түвшинд барьснаас болоод үндсэндээ бараг одоо хаалттай байсан. Ялангуяа шивээ хөрөнгийн бонд нүүрсний 40 гаруй % экспортод гардаг. Өнгөрсөн жилийн 10 сараас хойш байж хагас жил гаруй хугацаа өнгөрсний дараа саяхан явж эхэллээ шүү дээ. Тэгэхээр хэд нэгж байгаа нь бол сайн хэрэг. Бас нэг асуулт байна. Монгол Нүүрс ассоциац тун удахгүй буюу 6 дугаар сарын 14-ний өдөр Монгол Хятадын нүүрсний худалдаа зах зээлийн онлайн хурлыг зохион байгуулна гэсэн байсан. Тэгэхээр яг энэ хурал дээр бол яг бидний анхаарал татж байгаа нэг хэсэг бол Хятадын томоохон худалдан авагчид бол энэ хуралд оролцсон гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр энэ хурлаас хүлээж байгаа гол шийдвэр юу байна? За мөн энд Хятадын талтай ер нь тохиролцож чадах уу бид? Тохиролцох гэхээс илүү одоо урт хугацаанд нөгөө гэрээ байгуулчаад нүүрсээ авч чадхаа болцсон. Тэгээ шинээр нүүрсний гэрээ хийх гэдэг хятад ч бас хэрэглээ өндөр байгаа л да. Ийм компаниуд сая ингээд хил гайд идэвчээд ирэхээр нөгөө Монгол түншүүдтэйгээ ярилцах ер нь юу болоод байна гэдгийг харилцаа ойлголцох ийм л зорилготой. Хятадын зах зээл дээр юу болоод байна, үн ямар байна, аль бомтор хэдийг гаргахгүй, монголчууд хэдийг нийлүүлж чадах юм бэ гэдэг нөгөө талаас бол ийм асуулт. Тэгээд ялангуяа шивээ хөрөнгийн бомтод өнгөрсөн хагас жил гаруй хугацаанд зогссон байж байгаа сайн нээж байгаа. Одоо нэг 100 гаруй машин. Тэгээд шивээ хөрөн бол тийм харьцангуй зохион байгуулалт сайтад контейнер тээврээр ингээ явж байгаа учраас тэр бомтоор ингээд хагас жил нүүрсээ авч чадахгүй болцсон худалдаа авагч нар илүү их бас ач холбогдол өгч юм сонсгоо тийм. Тэгээд дээрэс нь эрчим хүчний нүүрсний хангамж дээр бол бас нэлийн дутагдaltaа, хомсдолтой үе ийм хэлбэлцэл ядад гараад байгаа. Тийм болохоор дорн одоо зүүн талын Сүхбаатарын бичгээр гардаг бүрэн нүүрс, тэгээ баруун талын нөгөө Шинжааны руу гардаг, булганаар гардаг фокус нүүрс гэдэг аль бомтор ер нь ямар хэмжээний нүүрс дэвших боломжтой байна. Цаана хичнээн хэмжээний худалдаа авах аппетит байна. Энэ талаараа мэдээлэл ийм бол. Бас нэг асуулт байна. Саяхан бас Оросын албаны улс Хятад руу нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шийдвэр гаргаад одоо хэд хэдэн аншлуудыг хийгээд явж шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ нь манай экспортод яаж нөлөөлөх бол маш товчхон хариулахгүй та. Том зургаараа бол манай экспортод өрсөлдөгч гэж харагдана. Яг бид нар тэгтээ өөрийнхөө нөхцөл байдлыг боломжийг ашиглаж чадах юм бол Оросын нүүрс яг манай зах зээл дээр ортлоо бол өдий байна. Газар зүүн байдлын хувьд Монголын нийлүүлдэг нүүрсний гол захирнууд дээр одоо их газрын баруун хойд Хятадын аслагдмал нутагштай. Тийм болохоор тэр утгаараа бид нар өөрийнхөө боломжийг л ашиглах хэрэгтэй. За. Тэгээд одоо энэ үлдсэн хугацаанд 6 сарын хугацаа үдэж байна. Энэ хугацаанд бид нар тэр 30 сая биш юмаа гэхэд шивээ өрөө ингээд ажгүй ажиллаад ирэх юм бол уулын 40 хүртэл гарах боломжтой. Гэхдээ ядаж нэг 10-ыг гаргачих тийм ээ. 5-7 гашуун Сүхбаатараа нэг 15-20 сая юм бол 30 сая руу дөхөх за 25 орчим сая гаргах юм уу. Ийм боломж бол харагдаж байгаа. Тэгээ гагцхүү манай тал яаж идэвхтэй ажиллахаас болно хамаарах бах.
За баярлалаа танд мэдээлэл өгсөнд. За.